За 2026 оны төлөвлөгөөн дээр бас нэлээд олон санал төлөвлөгөөний юунуудад танилцсан. За төрийн албаа агчийг цомгдохноо гэд 9 үгэд бодож тавьсан болов уу гэж би бодож байна. Ажил үргийн давхардалтай ялангуяа одоо дээд удирдах шатны дарга 160 хүн ихчээр одоо зарим талдаа болцсон газар зөндөө байна. Зарим агентлагууд дээр бол одоо оронтоо дарга нарын оронтоо нь 2 дахин нэмэгдсэн байл. Тэнгүүтээ ард нь цомгтол хийнэ гэхээр үеийн үед ирнэ харж байгаа дандаа ардаа хамгаалтгүй ядарснаг хэдэн хүмүүсийг л хөв явуулцдаг. Тэр нь яадгүй хөр татвар төлөгчдийн мөнгөөр ажилгүйдлийн тэтгэмж, ажлаас гарсны тэтгэмж гэл өгөө явдаг л та. Тийм учраас энэ хэрвээ юм цомгтол хийх гэж байгаа бол ядаж тухайн хамт олон тухайн байгууллагуудынх нь саналыг харгалздаг байх хэрэгтэй. Манай байгууллагад ямар оронтой илүүдэд байгаа вэ гэдгээ тэр албаа хаагч нар хамгийн сайн мэдж байгаа. Тэрийг харахгүйгээр зүгээр нэг дарга очиод би ингэж зурж яана гэдэг байдлаар явах юм бол энэ их буруу явна шүү. Шудраг бос явна. За хоёрдугаарт 2026 он дээр яг одоо жирийн ажилчид, жирийн одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс, жирийн нэг тэтгэвэр авж байгаа хүмүүс, тэтгэмж авж байгаа хүмүүсийн орлого яг яаж нэмэгдэх вэ? Би бол одоо энэ хамтсан засгийн газрууд энэ навагдлал ашиг гэтрийг хойрлаад ингээ олгож байгаад нь бол талархалтай байгаа. Их баг нь хамаахгүй гэхдээ цаашаа өсөөр нэмэгдээд явах хэрэгтэй байгаа бах. Тэр стратегийн ордуудыг буцааж авчирж ирж энийг ард түмэнд орлого дээр нэмэгдүүлж олгоно гэдэг дээр бол бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр энэ яг хэд болох вэ? Энийг бол нэг тодорхой багцаа баримжаа байж иж ард иргэд бол тэрийг л хүлээж байна. Дараа нь зээлийн хүү бууруулах асуудлыг яг хэдэн хувьдаа барих вэ гэдэг ийм тодорхой тоо байна уу? Хүмүүсийг одоо нэг талаар бол одоо манай банкуд бол өөрсдөө банк бусдаа, банк усууд нь ломбардтай, ломбардууд нь өдрийн зээлтэй гэдэг одоо үндсэндээ хүүний дарангуулалт бол одоо энэ жижиг дунд бизнесийн ард иргэд чинь босохгүй байгаа. Нүүрэн дээрээ харахаараа гадаадын банк оруулж ирэхгүй гэдэг мөртлөө цаанаа бол банкуудын чинь ихэнх хувь эзэмшигчдэр нь гадныхан л байд юм байлээ шүү дээ. Тийм учраас энэ тал дээр бид нар бол үнэхээр одоо дотоодынхаа их усрээр хүүгийнхаа хэмжээг бууруулах боломжгүй байгаа бол гадны их усрыг гэдэг дээр бол тодорхой засгийн газарт би төлөвлөгөө байгаа болов гэж би ойлгож байгаа. Энэ тал дээр одоо нэмэлт хэлэх санал байна уу гэдгийг хэлмээр байна. За дараа нь тэр төрийн алба цомхон гэдэг дээрээ бас нэг дэмж байгаа төрийн зарим чиглэлийг төрийн бус болон одоо мэргэжлийн холбоотойгоор гүйцэтгүүлнэ гэдээ бас юм яваад байгаа. Энийгээ одоо яг яаж хийх гэж байгаа вэ? Би тухайлбал нэг санал хэлье. Улаанбаатар хотод ингээд хөдөө аймагууд ингээд сая харахад бол одоо хавар эдийн засаг эрчимчгийн ирээр осол аваар гэмтлийг нэмэгддэг. Тэрийг заавал хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ах уу тэр осол гэмтэл эрсдлээс зөвхөн төрийн одоо хүмүүс очиж л хамгаална, хянана гэдэг юм байж болохгүй шүү дээ. Тийм учраас хүрхчгүй. Тийм учраас энэ тал дээр одоо зарим нэгэн чиг үүргийнхаа асуудлуудыг зөрөгтэй хиймээр байна. Ийм одоо саналыг бас хэлмээр байна. За тэгээ боловсролын асуудал дээр цалингаа ярихаар нэг салбарыг онцгойлоо авч үзэхгүй л гэдэг. Одоо тэгээ багш нартайгаа бүх нэг сайд дарга нар нь хүртэл барьцаал цалин нэмвэл адилхан 6% нэмэгдүүлнэ, 10% нэмэгдүүлнэ гэдэж болохгүй юмар байгаамаа. Боловсролын жил гэж байгаа бол боловсролынхаа салбарынхаа ажилчдын цалинг бол ядаж нэг үндсэн цалингийн 2 сая төгрөг өгчмээр байгаа. Тэгэх юм бол одоо энэ багш олдохгүй, ингэхгүй тэхгүй гэдэг юм чинь аяндаа шийдэгдэнэ. Өнөөдөр сургуульд мэргэжлээ сонгох гэж байгаа хүмүүс багшийг сонгоно. Тийм учраас энэ тал дээр засаг маань одоо нэг жил зарласан юм бол тэр За төрийн албаа агчтай холбоотой ган төмөр сайд хариулъя. Тийм би түрүүн хэрлэн гишүүний асуултанд хариулахдаа их тодорхой хэлсэн. Төрийн албаа одоо цомгтгоцгоё. Гэхдээ их хурл бол эндээ оролцоотойгоор хийцгэмээр байна. Энэ бол их ойлгомжтой тодорхой тайлбар байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаар цалин хөлс бол хүмүүсийн орлого хэрхэн нэмэгдэх вэ гэвэл манай хувийн хвшлийн үйл хэрэг сайжирч байж энэ баялаг бүтээж байгаа хүмүүс нэг олигтойгон шиг орлоготой болж ижил бидний орлого нэмэгдэн, цалин хөлс нэмэгдэн. Энэ бол хууль. Тийм учраас бол хувийн хвшилдээ бид нар татврын өргөн дэлгэр боломж олгохоор засгийн газар тодорхой шийдэлд хүрсэн. Энэ шийдлээ өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намын бүлэг дээр би танилцуулсан байх гэж бодож байгаа.
Тийм учраас бол энэ лүүгээ эргэлзээгүйгээр алхах хэрэгтэй. Ингэж чадах юм бол эдийн засаг энэ гадны тогтворгүй ойлгомжгүй нөхцөл байдал дээр бол эдийн засаг өөрөө өсөлтөө авна. Өсөлт авах юм бол орлого нэмэгдэнэ гэдгийг бүгдээрээ мэднэ. Таны хэлж байгаагаар боловсролдоо онцгой анхаарья гэдэг саналыг би бол дэмжиж байна. Энэ дээр их хурл бол нэгдсэн бодлого руу очих хэрэгтэй. Инхийн тулд багш нарыг эхлээд цааснаас нь салгаад элдв дарамтгүйгээр хүүхдтэйгээ л ажилдаг болгоод ингээд багш болгонд тэр одоо урамшууллуудыг нь тэнцвэрдүү хуваагаад өгчих юм бол таны хэлж байгаа суур цалин бид нар гаргаад ирэх боломж болцоо бол харагдаж байгаа. Гадны банкны тухайд бол гадны банк байгуулах ажил бол төв банкны л одоо эрх мэдлийн хүрээнд байгаа. Энийгээ бол төв банк хийх хэрэгтэй. Их хурл шахах ёстой. Цөөхөн банкны гарт одоо бид нар энэ зээлийн хүүг үлдээж болохгүй. Тэгвэл нөгөө талдаа зээлийн хүү буурах ганц нөхцөл байгаа. Тэр нь бол инфляц буурах. Инфляц буурах хамгийн том нөхцөл нь бол төр өөрөө худалдаа авалтан дээрээ дамын 8-аас салах. Төр өөрөө худалдаа авалтан дээрээ дамын 8-аас салаад хиймэл оюун ухаанд өгчих юм бол аанда үн буурна. Аанда буурсан үн бол юу хэлдэг вэ гэхээр эрэлт нь алга болоод тэр хэмжээгээр хувийн хөвшил буюу иргэд дээр очиж байгаа бараа бүтээгдэхүүний үн буураа явдаг ийм жамтай. Нөгөө талдаа төрийн мэдээлэл жишээлбэл боловсролын үн байна. Тийм учраас бол засгийн газар жишээлбэл ихтэй сургуулийнхаа үн дээр ямар бодлого хийх вэ гэдгээ жишээ гаргачих хэрэгтэй. Ингэж гаргаж өөрийнхөө зохицуулалт хийж чадах зүйлсээ бол хийгээд явхад бид нар инфляцаа хязгаарлаж чадна гэж харж. Хязгаарлаж чадвал аанда зээлийн хүү буурна. Нөгөө талдаа мөнгө илбэг болох ёстой. Экспорт сайн байх хэрэгтэй. Гэдэг ийм л даалгаврууд үлдэж байгаа шүү. Тэр болгоно одоо чадах чинээгээрээ бид нар төлөвлөлтөө хийгээ явж байгаамаа. Тэгээ эцэст нь хэлэхэд бол таны одоо санаа зовж байгаа энэ төмөн олны орлого хязээ нэмэгдэх вэ гэвэл 14 мега төсөл бодит ажил хэрэг болж иж. За Эрдэнэт гишүүн тодруулъя. Тэгээ Гантөмөр сайд татварыг ингэж бууруулснараа жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар за жирийн иргэнд нэг ийм хэмжээний мөнгө үлдэх юмаа гэдэг юм бол энэ эдийн засгийнхаа төлөвлөгөөн дээр тодорхой доошгүйгээр ч гэдэг юм ийм мөнгөн дүн тавьчихвал их ойлгомжтой байх гэдэг. Тэгэхгүй бол энэ ард иргэд чинь энэ эдийн засгийн янз бүрийн татврын шинжилэл, нийгмийн даатгалын шинжилэл, за тэгээд дээрэс нь нөгөө ноогдол ашиг өгөх тий энэ зүйлүүдийг ингээ олгохоороо нэг иргэн доотлно. Ийм мөнгө одоо гардын орохоор бид ийм шинжилгээг 26 онд хийх гэж байна гэж ойлгомжтой энэ шалгуур үзүүлэлт дээр тавиад өгчвөл бид нэг олон одоо эдийн засгийн жирийн ард иргэдэд ойлгохгүй олон онол олон талын одоо зүйлүүдийн маш тодорхой болгочих юм аа. Тэгээ энэ утгаараа энэ шалгуур үзүүлэлтэн дээрээ бас тодорхой тавьчихвал жирийн иргэд ойлгохгүй болохоор хийх гээд байгаа зүйлийг чинь зарим нь сайн ойлгохгүй байгаа учраас буруу зүрх бас ойлголт байгаад байна уу даа гэж харж байгаа юм аа. За баярлалаа.